хэн шалгалтын төр хорооны даргалагч нь хэн байх вэ гэдэг одоо саналыг ажлын хэсэг яг хуу зөвтгөрөл дарахтаа бас зөвшөлтсөд оруулж ирж байгаа юм байна. Тэгээ эндээс эхлээд тодруулъя гэж бодож байна. Тэгээ саналын томьёол гарахаар төр хорооны даргаар төр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулна гэж байна. Анх санаачилсан гишүүн гэдгийг яг яаж тодорхойлох юм бэ? Энд чи одоо ер нь ингээд нэг чухал асуудал байна гэ 3-4-өрөө нийлээ за санаачлаа гэдээ явж байгаа ч юм байна. Ямар ч хэлсэн хуулиар бол 32 гишүүн гарын үсэг зурх хэрэгтэй байдаг тий. За энэ 32 гишүүнээс анх санаачилсан гишүүн гэдгийг яаж тодорхойлох юм? Нэгдүгээр асуулт. За тэгээд тодорхойлж чадахгүй бол яг уу нөгөө гишүүдээсээ дотроосоо татгалцсан тохиолдол гэж байгаа тий. Сонгох шаардлага юу дотроосоо гэж байгаа. Яг би энэ нөгөө асуудлыг хэлээд байгаа юм. Бид нар нөгөө одоо байгаа зовлонгоо шийдэх гээд хууль руу хитрхи юм хатуу хэм хэмжээ оруулаад гажуудал үүсгэж хүдээл гэж айгаад байгаа. Ер нь бол зөвтгөрөл даргын одоо тий яагаад энийг санаачлах болсон гэдгийг ойлгож байгаа л доо. 76-тай парламент төр хороо ажиллахдаа ямар байсан гэдгийг бол ойлгоод байгаа. Өмнө нь явсан төр хорооны ажлууч гэсэн гажуудалтай байсан. Ерөөсөө энэ дээр бас бид нар анхаарах ёстой процессын хувьд ч гэсэн сайжруулах юмнууд зөндөө байгаа юм. Яг 76-тай парламентод болохоор ингээд хэд олонх нь Монгол Ардын намаас тэгээ цөөхөн 10 хэдэн одоо Арсан намын гишүүд байгаад энэ дээр ингээд тооны хувьд ч гэсэн дуу хоолойгоо өргөх байдал дээр ч гэсэн хүчин хөсцсөн юм байж магадгүй. Гэхдээ бид нар чи 23 онд одоо нэмэлт өөрчлөлт хийгээд тогтолцоо маань өөрчлөгчөд байгаа. Харьцангуй баланстай одоо 126 гишүүнтэй парламент ороод ирчээд байгаа юм. Парламентын одоо тий бүрэлдэхүүн. Тэгээ би энэ нөгөө хаан ч юм одоо өчигдөр бас нэлээл судлаа л да. Яг ийм наривчсан дарган тийм байна, ийм байна гэсэн зохицуултаа улс алгаа. Тэгээ манайх хэн шалгалтын одоо энэ хуулийг бол нэлээд Бундестаг, Конгрессийн хуулиудыг нэлээд судалж хийсэн 19 онд нэмэлт өөрчлөлтийн дараа нэг 21, 22 онд баталсан байхгүй юу? Тэгээ ингээд яг Бундестагийн ч гэсэн энэ төр хороо байгуулах бүрэлдэхүүн ямар байх, даргаыг нь хэрхэн томилохтой холбоотой журмыг харахаар ерөөсөө ийм юм байхгүй байна. Ер нь бол төр хороо гэдэг чинь өөрөө маш юм өргөн цар хүрээтэй чухал асуудал те. Үндэсний хэмжээний аюулгүй байдлын хэмжээний асуудал ч байна. Үнэхээр олон нийтийн одоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө ийм асуудал ч байна. Тэгээ энэ дээр ер нь ямар зарчим барьж одоо даргаа сонгодгийг гэхээр ерөөсөө туршлагач чадварыг нь хамгийн их хардаг. Энэ бол өөрөө олон нийтийн асуудал байгаа учраас туршлага чадвартай, дээр нь хараад бусаар үйл ажиллагаа явуулах чадвартай юу гэдгийг нь харж агаад тэгээд намын бүлгүүд зөвшөлдсөд эсвэл одоо энэ нөгөө зөвшлийн механизмаараа ингэж шийддэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд дахиад нөгөө механикаар санаачлагч нь анх санаачилсан гэдэг үг нэр томьёо ороод ирэхээр яг яаж энийг тодорхойлох гээд байна вэ гэдэг асуудал үүснэ. Яг энэс гадна өшөө дахиад зөндөө тайлбарууд байгаа. Гэхдээ би бас санал гаргасан байгаа учраас эхлээд асуултандаа хариулт авчиж. За номжим гишүүний асуултанд хууль санаачлагч зөвтгөрөл гишүүн хариулъя. Зөвтгөрөл гишүүний микрофон. За гишүүддээ өдрийн мэнд хүргэе. Хилцэх хэсэг шатанд явж байхад бас тодорхой гишүүдийн саналууд гарсан учраас ажлын хэсэгтэр зарчмын зөрүүтэй санал гаргаж томьёосон, ажлын хэсэгт дэмжсэн. Энэ саналын агуулга нь болохоор за нэгдүгээрт нь анх санаачилсан гишүүн хэрвээ гишүүн өөрөө татгалзуул төр хороо байгуулах санал тавьсан гишүүд дотроосоо буюу 32-оос дээш гишүүн дотроосоо хэрвээ ингэж сонгох шаардлагагүй гэж үзвэл төр хорооны хуралдаанд оролцсон буюу нэгдсэн хуралдаанаас байгуулагдсан төр хорооны гишүүдийн буюу 3 үе шаттай төр хорооны даргалагчийн асуудлыг ярилцсан. За тэр анх санаачилсан гишүүн гэдгийг бид нар ойлгохдоо одоо ч гэсэн улсын хурлын гишүүнийг олон гишүүд өргөн барихтаа нэг гишүүн толгой баланкн дээр явдаг. Яг энэ зарчмаараа ойлгож байгаа. Ер нь энэ хууль дээр бас явцын дунд анх санаачилсан гишүүн болоод тодорхой гишүүд дээр ашиг сонирхлын зөрчил бас гарч магадгүй. Тэрийг бид нар бас мэдэхгүй таахгүй. Энэ асуудлыг энэ хуулийн заалтан дээр бас тухайлан оруулах гэж үзснэ. Яг энэ улсын хурлын тухай хуулийнхын хэн шалгалтын тухай хуулийн 33-ын 4-дөр нь маш тодорхой заачсан байгаа юм байна лээ. Тэр нь анх санаачилсан гишүүн магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй бол яах вэ гэдэг асуудлын хүрээнд бас энэ эргэж байгаа хаа гэж ойлгож байна. Яг 33-ын 4-дөр болохоор нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр бол уг гишүүнийг төр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно гэсэн байна. Тэгэхээр төр хорооны бүрэлдэхүүнд угаас орохгүй байгаа юм чинь хурал даргалах боломжгүй болчихж байгаа учраас энэ тусгаалan заах шаардлагагүй одоо хуулийн дээр ашиг сонирхлын зөрчлийг заасан байна гэж. За дахиад нөгөө талаас тодорхой гишүүн дээр бас янз бүрийн хуулийн заахаасаа гадна бас өөр асуудал байна гэж үзвэл ер нь энэ төр хорооны
баримт өчгтэр түрүүнд анх санаачилсан гишүүний баланкан дээр гараа өсөх зурхтаа гишүүд хоёр зүйлийг одоо анхаарч зурх шаардлагатай тэрийгээ илүү мэдрэх болов уу гэж бодож байгаа. Тэр нь нэгдүгээрт нь төр хороо байгуулах эсхийг дэмжиж байгаа. Хоёрдугаарт нь энэ хүн төр хороог даргалах магадaltaй юм байна гэдгийг энэ хүнийг дэмжиж байгаа эсхтэр. Тэгэхээр энэ өөрөө нэлээд өндөр босготой уу 32-оос дээш гишүүн гараа өсөх зурж төр хороо байгуулагдаж байгаа болохоор энэ асуудлыг гишүүд бас олонхоор зөв зүйтэй талаасаа харах байгаа. Энэ парламент өөрөө зөвшөлтслийн ойлголцлын талбар учраас 32-оос дээш гишүүний саналыг аавна гэдэг өөрөө тийм бас бага босго бага шалгуур биш байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр гишүүдд зарим гишүүд бас байнгын орооны гишүүд тодорхой мэдээлэл бас буутай байж магадгүй. Энэ анхны томьёолоосоо жоохон өөрчлөгдөөд зөвхөн цөөнх болоод цөөнхийн бүлэг дээр гэжсэн бол одоо анх санаачилсан гишүүн нэг гишүүн буюу нэг гишүүний тухай хэрвээ энэ гишүүн боломжгүй болвол санаачилсан гишүүд буюу 32-оос дээш гишүүд тэгээ 3 дугаарт нь их хурлын олонхоор гэдэг ийм 3 үе шаттайгаар цөөнхийн даргалагчийн тухай асуудал яригдж байгаа шүү. Томьёол зарчмын зөрүүтэй санал ингэж гараад ажлын хэсэгтэр дэмжигдсэн шүү гэдгийг хэлье. Осно. За номжийн гишүүн тодруулъя. Тийм тэгэхээр яг нөгөө анх санаачилсан гишүүн гэдгийг хэн ямар гишүүний бланкан дээр энэ өргөдлөө гаргаж байгаагаар тодорхойлчно гэд зөвтгөрөл дарга бас тайлбарлаж байгаа юм. Тэгээ энэ дээр нөгөө гол нь хуульч бидний хувьд чинь ингээд яг вэ одоо тий гажуудлаа засгаад ингэж байж болно нэг шийдэл болж болно. Гэтэ энэ шийдэл хатуу хууль дээр орж байгаа шийдэл шүү дээ тий. Уян хатан механизм биш энэ хатуу хуулийн хэм хэмжээ болж байгаа. Энийг чинь дараа нь гажуудуулж хэрэглэх юм асуудлууд гарах үедээ гэдгээр санаа зовж байгаа байхгүй юу. Тэгээ одоо юу гэдгийг энэ бол өөрөө төр хорог ахлана гэдэг бол маш туршлагатай. Тэгээ хараад бусаар ажиллах юм одоо буйртай сүртэй хүмүүс байх хэвээр. Улс төрийн зорилгоор энийг ашиглахгүй байх хэвээр. А тэгтэл юу гэдгийг одоо нэг амар популист нөхөр тэр хуулийн дээр заасан ашиг сонирхлын зөрчлөөс гадна өөрөө байстай хүмүүс байгаа штэ. Вакцинд дотроо дургүй хүн байж болно заа юу. Вакцин дургүй хүн вакцины талаар тэгвэл ингээд сонсгол хийээгээ 32 хүний юуг одоо аваад тэгээ би санаачилсан юм чинь юун дээр гаргасан юм чинь ингээд би вакцины сонсголоо даргална гэж. Тэгээ энэ чинь бол даргалах үүрэг чи өөрөө энэ парламентыг одоо юу гэдгийг хэн шалах үүргээ зөв явуулж гин үгүй юу гэдэг дээр олон нийтэд те парламентын итгэлийг бас бий болгоход маш чухал байхгүй юу. Даргалагчийн үүрэг чухал учраас бид нар хин даргалагч нь ямар зарчмаар байх уу гэдгийг ярьж байгаа. А улс орнуудын парламент болохоор яг хуу 3 зарчим барьдсан байлээ. Би түрүүн хэлсэн. Гэтэ манад бол яг энэ нөгөө Бундестагийн буюу хоорондоо зөвшөөрчлийн хэлбэрээр уян хатан хийх ингээд угаасаа заалт нь ороод ирсэн. Бундестаг бол яадгүй гэхээр сая гишүүдтэй би байнгын орон дээр мэдээллийн өглөө. Ерөөсөө яг манайх шиг даргын дэргэдэх зөвлөл буюу Council of Elders гэдэг яг энэ тов дараалал асуудал юу хилцэх асуудлаа ингээд шийддэг ийм бүлэг тэ 23 хүнтэй ийм байдаг. Энэ дээр бүлгийн дарга нар нь ордог. Тэгээ энэ дээрээ бүлгийн дарга нар нь хоорондоо зөвшөлдсөд за энэ асуудлыг болоод буйртай сүртэй хараад тусаар хийчих хэм байна. Энийгээ ингээ шийдээд тгээ оруулцдаг болёо л гэдэг санал. А нөгөө талаараа зөв санаачлагч байхыг үгүйсэхгүй тэр хүн даргалж болно. Гэхдээ хуулийн нөгөө гажууд юу хийдэл гэдэг шиг ийм завхар За цогтгөрөл гишүүн хариулъя. За бас тодорхой хэмжээний байстай тодорхой хэмжээний зөрчилтөө хуулийн заасан ашиг сонирхлоос өөр хүмүүс ашиг сонирхол бүхий хүмүүс бас энд даргаалах нөхцөл байдал үүсчүүл яах вэ гэж юм л да. Тэгэхээр нэгдүгээрт нь би бас түрүүн хэлсэн энэ өөрөө 32-оос дээш гишүүн гараа өсөх зурхтаа энэ хүн даргаалах магадaltaй юм байна гэдгийг нотолж байгаа нь ер нь парламентын 32-оос дээш гишүүний дэмжлэг гэдэг өөрөө бага тоо биш ээ. Нэгэнт парламентын гишүүнээр сонгогдоод ороод ирсэн бол энэ хүнийг чи туршлагагүй юм байна. Чи залуу юм байна. Чи өөрөө тухайн сэдвээр өөр байр гэдэг ийм субъектив асуудлуудаас одоо хандах нь энэ нэгэнт гишүүний бүрээр нөгөө талаасаа 32-оос дээш гишүүн гэдэг бас бага тоо биш ээ. Бас ухамсартай шийдвэр, хариуцлагатай шийдвэр гарах байхаа гэж бодож байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь ер нь төр хорооны дарга гэдэг өөрөө дарга гингүүтээ өөрөө бүхнийг шийдэхгүй ерөөсөө биш. Төр хороо ч өөрөө 7-оос 11 бүлэг гишүүний бүрэлдэхүүнтэйгээр төр хороо байгуулагдаж байгаа. Төр хороонд олон цөөнхийн харьцаагаараа төр хороо бүрдэж байгаа. Төр хороог хилцэх асуудлаа ямар асуудлыг хилцэх, ямар гэрчийг дуутахын гэдгийг төр хороо олон хороо шийдэж байгаа. Даргалагч дур мэдэн шийддэг асуудал энд бага учраас зөвхөн энэ хуралдааныг зохион байгуулахад бас тодорхой хэмжээнд олон цөөнхийн харилцаан дээр бас асуудлыг авч үзээсэй л гэж байгаа. Болохоос яг үндсэн агуулгын шийдлүүд бол
улсын их хурлын харьцаагаараа, тооны харьцаагаараа энэ дээр илүү явна гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бол асуудал гарахгүй хаа. Төгсгөлтөн дээр даргын зөвлөлдөр энэ асуудлыг хэн даргалахыг шийдээд тэгээд байнгын хороо болоод нэгдсэн чуулганаар хилцэнэгүүл. Тэгвэл одоо байгаагаас ялгаагүй болохгүй. Одоо тэгээд даргын зөвлөлдөр аль тал нь олон хойдог үлээ. Тэгээд чуулганаар ороо шийдэнэгүүл. Тэгвэл энэ хуулинд ийм өөрчлөлт орохын хэрэг ерөөсөө байхгүй. Тэгэхээр тэр санал бол тийм агуулгын өөрчлөлт авчрахгүй юм а гэж бодож байна. За нэгдүгээр зүйл дээр гишүүд тодруулсан шүү дээ. За ихэд тодруулга 1 минут Номжим гишүүнд. Тэгэхээр одоо чинь төр хорны бүрэлдэхүүнээр л бүх юмаа шийддэг штэ гэх юм бол таны анхын нөгөө хуулийн төслийн үзэл санаа чинь байхгүй болчиход байгаа байхгүй юу? Та даргалагч чинь их чухлаа. Тийм болохоор даргалагчаа ингэж тохирио гэдэг даргалагч чухал болохоор гэдэг юмыг л оруулж ирсэн штэ. Тэгээ даргалагч чинь тэгвэл намын харьяалал гэхээс л сэдвээсээ хамаарч болно. Гүйц засаглалыг угаасаа хэн шалгах асуудал дээр энэ бол хараат бусаар одоо ажиллаж чадах нь бол илүү цөөнх байна штэ. Нөгөө талаараа даргалагч юм байх вөхөр энэ төр агуулгын шаардлага нь ерөөсөө хараат бусаар ажиллах чадвартай, нэр хүндтэй энэ нөгөө асуудлыг бол те нэг тийшээ гуйлчихгүй зөв авч явах туршлагатай гэд ийм чадрууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр санаачлагч энэ чадрууд хоёр дандаа бас хамт байхгүй. Хамт байж болно мэдээж хамт байхгүй нөхцөлд хуулиар ийм хийгээд өчөж байгаа болохоор жоохон гажуудал гарах эрсдэл байна. Тэгэхээр зөвшөөрлийн механизм ашиглаач. Даргын дэрэгт зүйлдер одоо тэрийг шийддэггүй. Даргын дэрэгт зүйлдер бүх намын дарга нар байгаа. Энийгээ илэн далангуу одоо ярилцдаг. Энэ зөвшөөрлийн механизм одоо ашиглаад уян хатан байгаа ч л гэдэг ийм саналыг миний хувьд гаргасан юм. Тэгээ одоо нөгөө ажлын хэсэг бас нэг санал гаргацсан. Би бас нэг санал гаргацсан байгаа болохоор хэрвээ ажлын хэсгийн санал дэмжигдэх юм бол миний саналаар бол санал хураахгүй зөвхөн уншигдаад өнгөрөх юм бэлээ. Тэгэхээр гишүүд маань энэ дээр бас энэ бол ерөөсөө нэг намын одоо юу гэдгийг гэхээс илүү зарчмын асуудал, хууль хэрэглээний асуудал, гажуудлын асуудал ярьж байгаа учраас бас та бүхэн маань бодож шийдвэрээ гаргаж өгөөч л гэж би бол хүсэж байгаа. Аргасаа. Одоо би саналаа бол хэлчихэд миний санал бол би төрийн байгуулалтын байнгын хооронд өгсөн байгаа. Ер нь бол төр хорооны даргыг Монгол Улсын хурлын тухай хуулийн 13-ын 3 заасан зөвлөл буюу энэ бол даргын дэрэгдэх зөвлөл. Бундестаг бол яг адилхан юм журамтай. Зөвлөлийн саналыг үндэслэн төр хорооны гишүүдийн дотроос томилно л гэсэн юм байна. Зөвшөөрлийн механизмыг гаргаж өгч байгаа. За хуулийн төслийн 1-р зүйлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Одоо хуулийн төслийн 1-р зүйл дээр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёолыг уншиж танилцуулъя. 1. Нэгтгэсэн төслийн 1-р зүйл буюу 33 дугаар зүйлийн 33-8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах. Төр хорооны даргаар төр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажилуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалцсан тохиолдолд төр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо төр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Хэрэв төр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл төр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. Дараа нь танилцуулна. За энэ ажлын хэсэг санал одоо Номжимын гишүүний гаргасан саналыг уншина. Уншаад танилцуулчихна. За яг энэ санал дээр Номжим гишүүн 33-8 төр хорооны даргыг Монгол Улсын хурлын тухай хуулийн 13-ын 3 заасан зөвлөлийн саналыг үндэслэн төр хорооны гишүүдийн дотроос томилно гэсэн санал гаргасан юм байна. За эхлээд ажлын хэсгээс гаргасан саналаар санал хураалгана. Дэмжигдсэн тохиолдолд Номжим гишүүний санал хураалах шаардлагагүй, дэмжигдээгүй тохиолдолд Номжим гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулна. За ингээд ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолыг дэмжиж гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Санал хураалт. Энэ яач юу? Бэлдэх болцсон юм байна. За санал хураалтандаа бэлдээ гişүү дээ. Энэ уг нь эндээс яагаагүй шүү дээ. Гараагүй хахад яагаад
Энэ яага болохгүй байна? Ганцаараа хийхгүй шүү дээ гэж. За байж. За санал хураалтандаа бэлдээ гişүү дээ. За бэлдсэн бол ажлын хэсгийн гаргасан зарчмын зөртэй саналаар дэмжиж гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт анхааралтай. Хорин гишүүнээс 13 гишүүн дэмжиж 65% саналаар санал дэмжигдлээ. Дэмжигдсэн учраас номин чимэг гишүүний гаргасан саналаар санал хураах шаардлагагүй гэж. За